Эрхэм сонсогчдоо үе үеийн ухаантнуудаас суралцсан нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаараар Оросын холбооны улсын сэтгэл зүйч, мэдрэлийн эмч, эмчилгээний өөрийн гэсэн аргаараа олон хүнийг эрүүл болгож, амьдралаа дээшлүүлж, аз жаргалыг мэдрэхтэн тусалсан эмч Синельников Валерий Владимировичийн өөрийнхөө өвчнийг хайрлах хэмээх номыг бүрэн ихээр нь та бүхэндээ хүргэх гэж байна. Орос хэлнээс хөрвүүлсэн хууль зүйн ухааны магистр, хуульч Хандмаа мөн энэ номыг бидэнтэй хамт та бүхэндээ сонирдуулж байгаа юм. Синельников өмнөх үгдээ бичгтээ энэ ном бол миний оюутан байхаас эхэлсэн судалгааны үр дүн юм а. Хүний биед өвчин үүсдэг шалтгааныг мэдэж, өөрийнхөө өвчнийг эмийн тусал цаагүй эдгээхэд энэ ном та бүхэнд туслана. Ингээд энэ номонд өгүүлсэнийг туйлын үнэн гэж та бүхэн хүлээж авах хэрэггүй. Номын аль нэг хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байж болно. Гэхдээ энэ аргыг өөртөө туслах загвар, зэвсэг гэж хүлээн аваарай. Мэдээж танаас өөр таны зовлон бэрхшээлийг хамгийн сайн ойлгох хинч байхгүй шүү дээ гэж бичсэн байна. За ингээд өөрийнхөө өвчнийг хайрлах хэмээх энэ номыг та бүхэн маань анхааралтай сонсож, Хандмаагийн хэлснээр аз жаргалтай эрүүл амьдрах боломжоо нэмэгдүүлж, их дэлхийгээ энх тайван амар амгалан үрд оршин байлгахын төлөө амьдарцгаая. Та бүхэн номоо тухтай сууж анхааралтай сонсноо. 2 дугаар ном. Үргэлжлэл. Номын энэ хэсэгт хүний альва өвчин ямар шалтгаанаас үүсдгийг харуулж байгаа илээ. Үүнийг өөрийнхөө дотоод шалтгааныг олоход ашиглаж, өөртөө ажиллахдаа хэрэглээрэй. Умайн хүзүүний шархлаа. Умайн хүзүүний шархлаа нь эмэгтэй хүний өөрийгөө хэд тоох занг илэрхийлдэг. Та бас өөрийгөө эмэгтэй хүний хувьд хохирсон гэж боддог юм байна. Та өөрийгөө эмэгтэй хүний хувьд хэрхэн илэрхийлэхээ мэдэхгүй байна. Орчин үеийн ангаах ухаан энэ өвчнийг эмчлэхийн оронд шархлааг нь түлж улам цааш нь дамжруулдаг. Савны хавдартай эмэгтэйчүүдийн 90% нь өнгөрсөн үедээ умайн хүзүүний шархлаатай түүнийгээ төлөвлөсөн байдаг. Өөрөөр хэлбэл өвчнийхөө үр дагавартай тэд тэгж тэмцэж, үүний оронд шалтгааныг нь устгаж, мөн өөртөө хандах хандлага бодлоо өөрчлөх хэрэгтэй. Яаж би өөрийгөө хохироогүй гэж бодох юм бэ? Нөхөр маань үргэлж томилтоор явчихна. Би 2 хүүхэдтэй үлдэнэ. Өстөл нь гэрэл үздэггүй гэдэг шиг ямар юмныхан сэтгэл татам эмхтэй байх вэ? Хэмээн умай хүзүүний шархлаанаас болж шаналж байгаа нэгэн эмэгтэй ирсэн. Та тэгэхээр нөхөр ажил хийдэг 2 хүүхэдтэй эмэгтэй хүн бүр өөрийгөө сэтгэл татам эмэгтэй гэж мэдэрдэггүй гэж батлах гээд байна уу? Гүйгүү, яалаа гэж 3 хүүхэдтэй нөхөр нь маш их ажилтай байдаг миний найз нэг эмэгтэй би тэр бүр цэцэглээд гялзаад байдаг юм л да. Би болохоор өөртөө гарцуулж чаддгүй юм. За тэгвэл гарцаа хамтдаа хайцгаая гэж намайг уриалахад тгий хэмээн тэр эмэгтэй зөвшөөрсөн юм. Гадна бэлэг эрхтний өрөвсөл, үтрэний өрөвсөл. Энэ эрхтэн эмэгтэйдэг. Гадна бэлэг эрхтний асуудал өөрийнхөө эмэгтэйлэгт эргэлзэх, эмэгтэйлэг шинжиндээ санаа зовон айх, бусдаас дор очихгүй гэж төгших зэргийг илэрхийлдэг. Танд бас эрх хүнд гомдох, шүүмжлэх, хорсох, зэвүүцэх гэсэн далдах хүнсрийн төрөнг илэл байна. Та эмэгтэй хүн сул дорой учраас эрх хүнд нөлөөлж чаддгүй гэж боддог юм байна. Өөртөө хэд хайртай, өөрийгөө өндөр тавьдаг ирчүүд 12 нуглааг эзсний өрөвсөлтэй. Тийм зам бодолтой эмэгтэйчүүд гадна бэлэг эрхтний өрөвсөлтэй болдог. Над дээр ийм өвчтэй олон эмэгтэй ирсэн. Тэр эмэгтэйчүүдийн далдах хүмсарт эрэгтэй хүнд маш хүчтэй дургуйцах, зэвүүцэх мэдрэмж байдаг.
Одоо миний өмнө бас нэг тийм залуу эмэгтэй сууж байна. Далд ухамсарын ярилцлагаас арахад бүсгүй эр хүнийг үзэн ядах архаг өвчтэй ажээ. Гэхдээ надтай дандаа нэг тийм биш ирчүүд таард юм аа. Нэг тийм биш гэдэг нь юу гэсэн үг вэ? Мэдхгүй. Ер нь л жоромтой ирчүүд байхгүй гэж боддгийг. Бүр огтуу мэдхгүй байдаг л байх л та. Гэтэ надтай л ерөөсө таарлаж байгаагүй. Би эхний нөхрийнхөө араар тавихыг энэ төслөөс салсан. Хоёр дахь нь яваад өгсөн. Бас нэг хог таарлцсан. Гэж тэр бүсгүй эр хүний тухай бодлоо надад ярьсан юм. Сарын тэмдэг алдагдах. Та эмэгтэй биеэ үзэн яддаг. Эсвэл эмэгтэйлэг шинжээ үгүйсгэх юм байна. Эсвэл өөрийнхөө эмэгтэйлэг эсэхэд эргэлздэг гэсэн үг. Нэгэн тийм эмэгтэйтэй далд ухамсартай харилцахад энэ өөрчлөлтийн шалтгааныг бид олсон. Түүний хүүхэд байхад ээж нь эрэгтэй хүүхэд хүсэж байсан тухайга дахин давтан ярьдаг байж. Мөн одоо ч ахт нь илүү анхаарал тавьдаг мэт түүнд санагддаг ажээ. Цаг хугацааны явцад энэ мартагдсан боловч сөрөг далд ухамсарын ой тогтоолт нь түүний эмэгтэйлэг чанарт сөргөөр нөлөөлсөн нь энэ юм. Савны цус алгалт. Савнаас цус алдах нь аз жаргалаа алдаж байгаа гэлтэгдэг. Тиймээс өөрийгөө жинхэнэ эмэгтэй гэж мэдэрч өөрийнхөө ертөнцид аз жаргалыг эргүүлж авчраарай. Танд үүнийг хийхэд эртний гомдол хорслон саад болж байгаа. Уйланхай өндгөвчний өрөвсөл. Өндгөвч эмэгтэй хүний бүтээгч төвийг илэрхийлдэг. Харин энэ эрхтэнд асуудал гарах нь эмэгтэй хүний эхлэлээ энэ ертөнцид яаж тавин хэрэгжүүлэхтэй холбоотой. Над дээр өндгөвчний өрөвсөлтэй нэгэн эмэгтэй ирсэн юм. Тэр эмэгтэй эрэгтэй хүүхэд хүчсэн байхыг би анзаарлаа. Тэр надаас шууд л эмчээ. Миний өндгөвч өвдөд байна. Эм өгөөдөх гэж шаардлаа. Та эм уугаагүй юм уу? Уусан гормон эм. Би бүх насаараа гормон эм ууж чадахгүй штэ. Миний хөлийн ус маш ихээр ургаж, харин толгойн минь ус унаад байна. Би таныг өвсөөр хийсэн тусгай юм зардаг гэж сонссон. Байгаа. Тэгвэл түүнээс өгч. Би бэлэн байна. Та харин миний шаардах эмчилгээний нөхцөлийг дагах уу? Мэдээж тэр чи юу? Юуны өмнө та эмэгтэй хүн шиг болох хэрэгтэй байна. Юу гэсэн үг вэ? Би аль хэдийн эмэгтэй болсон. Та сэтгэлийн хувьд эмэгтэй болохыг би хэлж байна л да. Яагад гэвэл та сэтгэлдээ эрэгтэй хүүхэд байна. Хүүхэд байхасаа эмэгтэй биш эрэгтэй хүүхдүүдтэй тоглож эрэгтэй хувцас өмсөж байж тэр гайхсан байртай над руу хараад чи таанаас энэ бүхнийг мэддэм бэ? Та бараг эрэгтэй хүний мэргэжлээ сурдаг гэж би таая. Тийм ээ. Би тусгай дунд сургуульд машин засдаг хүн болохоор сурч байгаа. Би машины хамар ухах дуртай л да. Ямар нэг механизмд ёстой нугасгүй. 10 жил эрэгтэй хүн шиг амьдрахын тулд би бүх амьдралаа ч өгөхөд бэлэн байна. Жирэмслэлт. Хүний амьдралын эхлэл энэ хорвоод бий болох эхлэлийг бэлэгддэг туйлын чухал үйл явц. Эмэгтэй хүн зөвхөн жирэмслэлтийн явцад биш. Хүүхэд болохоос өмнө эерэг нэрхтэй байх хэрэгтэй. Учир нь эхийн бодол хүүхдийн далд ухамсарын програмд сууж цаашдаа түүний амьдрал хувь заяанд нөлөөлдөг. Жишээ нь хэрвээ ихэд жирэмслэлтийн явцад хүүхдээ авахлах тухай бодол төрсөн бол тэр сөрөг бодол нь хүүхдэд өөрийгөө устгах програм бий болгож гарсныхаа дараа өвчин оромтгой дархлааны систем нь сул болж өсдөх юм аа. Жирэмслэлтийн үеийн хордлого. Хэн нэг нь жирэмслэлтийн хордлого бол соёл иргэншлийн төрөлт гэж хэлсэн байдаг. Энэ үг бол үнэ. Африкийн тосгоны хар эмэгтэй ийм эмэг юусоо мэддэггүй. Хэрвээ эмэгтэй хордлоготой бол түүний далд ухамсарт хүүхэдтэй болохыг хүсээгүй ямар нэг бодол байна гэсэн үг. Бие махбод ургийг хүлээж авахгүй байгаа хэрэг. Нэг тохиолдолд маш их хордлоготой эмэгтэй төрхөөсөө их айж байлаа. Түүний ээж хүндрэлтэй амарчдаг байсан учраас тэр айдас нь охинд нь дамжсан эргэлдээ. Өөр нэг тохиолдолд
Бүсгүй далд ухамсарт сургуулиа төгсгөөс өмнө жирэмсэж болохгүй. Энэ бол цагаа олоогүй хэрэг гэсэн ойлголт байлаа. Тэгвэл эмэгтэйчүүдэд тайлбарлахад далд ухамсар жирэмслэхэд хамгийн тохиромжтой үеийг өөрөө сонгодог юм. Иймээс жирэмсэлтийг хүлээн авч далд ухамсартаа итгэх хэрэгтэй бөгөөд тэр нь хүүхдийгт нь эрүүл саруулт өгөхийг өөрөө хариуцах болно. Эрхэм сонсогч та бүхэн Оросын холбооны улсын сэтгэл зүйч, мэдрэлийн эмч Синельников Валерий Владимировичийн өөрийнхөө өвчнийг хайрал хэмээх номыг бүрэн ихээр нь сонсож байна. Энэ номонд Бурхан, ертөнц, дээд ухамсар, үнэн байдал, хүч, бодит байдал, дэлхий зэрэг үгийг их ашигласан байгаа. Энэ олон нэрээр хүмүүс бидний дотор байдаг. ертөнцийн ноёрхдог нууцлаг, онцлог шиг авгаа хүчийг бэлэрлсэн юм. Хэрвээ та шүтлэгтэй бол Бурхан гэсэн үгийг ашиглаж болно. Харин та шашингүй үзлэр хүмүүжсэн бол хүч, энерги, үнэн байдал гэсэн үгийг хэрэглэнэ үстэй хэмээн Синельников энэ номонд өгүүлсэн байдаг юм аа. Амьдралаа эрч хүчээр, итгэл найдвар, эрүүл мэндээр дүүргэх хүсэлтэй хэн бүхэн энэ номыг анхааралтай сонсоорой. Үргэлжлэл би Радио FM 107.5